10 жил явсан хөгжлийн банкны их тодорхойлолтой өрг өнөөдөр ч дуусах байгаа. 2024 оны 12 сард улсын дээд шүүх 80 хүн 4 хуулийн этгээд толбогдох энэ эрүүгийн гэмт хэргийг хилцээд зарим хэргийг нь бол эцэслэн шийдсэн. За энэ тухай бид өмнөх нэвтрүүлгээр онцлсан байгаа. Зарим үлдсэн хэсэг буюу анхан шатны шүүх рүү буцсан тэдгээр хэрэгүүдийн талаар бид энэ удаагийн нэвтрүүлгээр онцлох чинь. Тусгай сурвалжлагыг хүлээн авч үзмээ. Монгол Улсын хөгжлийн банк 2011 оны 5 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 7.5 их найт төгрөг гаргаж нийтдээ 2995 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлжээ. Үүнээс 2012-оос 2022 онд гарсан 53 зээлийг Монгол банкны шалгалтаар чанаргүй зээлд тооцсон. Чанаргүй зээлийн 31% нь төрийн өмчит компани 8 зээлдэгчийн 874.5 тэрбум төгрөгийн багц, 69% нь хувийн хвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их найт төгрөгийн багц байлаа. 2.7 их найт төгрөгийн өр зээлийн үлдэгдэлтэй 53 аж ахуйн нэгжийг хөгжлийн банкныхан 2022 оны эхээр нийтэд зарласнаар өр барагдуулах, шахаж шаардах, шалгуулж мухарлах ажлыг өргөн хүрээгээр явуулж эхэлсэн. Үр дүнд нь өнөөдөр хөгжлийн банк дампуурах эрсдлээс гарч хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх чадвараа олж аваад байна. Удирдлагыг шинжилсэн байгаа. Шинжилгээтэй зорилго нь бол ер нь хөгжлийн банкаа бид нар экспортыг дэмждэг банк болгоё, экспорт импортын банк болгоё гэдэг. Тэгээ энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулаад бэлэн болж байна. Ер нь хөгжлийн банкыг бол бид нар босгож ирнэ. Ер нь засаг байгуулагчдаас хойш ямар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр засгийн газар дээр нь шийдэд. Яг засгийн газар дээр өнөөдөр шийдсэн зүйл бол алга. Байхгүй байна. Бид бол тухайн банкыг өнөөдөр шалгаад дүгнээд хэрхэн банк цаашаага үйл ажиллагаа явуулах вэ гэдэг шийдлүүдийг гаргах төвшөнд байна. Хөгжлийн банкны хувьд бол хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байгаа 14 мега төсөл, тэгээд 149 төсөл байгаа. Тэгээд энэ төслүүдээс судалгаа хийж байгаа. Яамн дээр бол нэлээд олон төслүүд ингээд мэдээлэлүүд нэрсэн байгаа. Зорилттой төслүүдээ л очиж санхүүжүүлэх гэж байгаа. Тэр нь юу байх вэ гэхээр манай байгууллагын хувьд бол бид нэр сая ярьлаа шүү дээ. Энэ хуулиндаа бол зөвхөн экспортлогч нарыг л дэмжиж. Тийм учраас Экзим банкыг дэмжих тухай, Экзим банк болох тухай яриа явагдаад байна шүү дээ. За энэ хүртэл их зүйл болсон. Тухайн үед засгийн газраас энэ хөгжлийн банкын шалгалт оруулж ирсэн. Дараа нь сангийн яамнаас, Монгол банкнаас, үндэсний аудитын газраас гэж шатараатай юм шалгалтууд оруулж ирсэн. Тухайн үед Монгол улс энэ ФАТФ-ийн саарл жагсаалтаас гарах хэсэг асуудал яригдчихсэн учраас энэ бүх мэдээллийг тухайн үед олон нийтэд ил болгоог нууцлж ирсэн. Дараа нь 2022 онд улсын их хурлаас ерөнхий хяналтын сонсгол явуулахад энэ бүх мэдээллийг олон нийтэд ил болгосон. Яг тэгвэл тэр үед Монгол улс ФАТФ-ийн саарл жагсаалтаас гарсан байсан. Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дараагаар Батбаярыг 2012 онд ажиллаж байхад хөтөл компанид олгосон 305.4 тэрбум төгрөгийн зээл чанаргүй тооцогдсон. 2013-оос 2016 онд төлөөлөн удирдах зөвлөлийн дараагаар Шинбаатарыг ажиллаж байхад Тооскийн буян тухай нэг хорооллын санхүүжилт болох 75.6 тэрбум, эрэл компани доллараар авсан 63.1 тэрбум төгрөгийн зээл, эгийн гол усан цахилгаан станцад зориулсан 31 тэрбум, QSC компанид олгосон 191.1 тэрбум, Бэрэн арматур компанид олгосон 101.5 тэрбум төгрөгийн зээл чанаргүй. Капитал банкаар дамжуулан зээлсэн дөрвөн хөтөлбөрийн 54.4 тэрбум, Мон полимертийн 47.5 тэрбум, эрэл компани еврогоор авсан 42.8 тэрбум төгрөгийн зээл, Монла компани 7.6 тэрбум, Чингис хаан банкны 1.1 тэрбум, Шинэ Яармаг хорооллын 109.1 тэрбум, Тооскийн буян тухай 2 хорооллын төсөлд олгосон 91.1 тэрбум, Мон полимерт группт дахин олгосон 45 тэрбум, эрэл компанид доллараар дахин олгосон 37.5 тэрбум, Тооскийн орон нутагт хэрэгжих төслүүдэд олгосон 25.7 тэрбумыг чанаргүйд тооцжээ. Таажамп хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дараагаар 2017 онд ажиллахдаа НВЦ компанид 76.2 тэрбум, Ачлал трэдэд 54.6 тэрбум, Монгол Драй Милк компанид 49.4 тэрбум, Бэрэн барилга компанид 45.7 тэрбум, Монгол Мах Экспорт 30 тэрбум, Пирамид Орд компанид 23.6 тэрбум, Кредос компанид Йенээр 22.5 тэрбум төгрөгтэй тэнцэх зээл олгосон нь мөн чанаргүй. Сонголд компанид 18.9 тэрбум, эгийн гол усан цахилгаан станцын төсөлд 14 тэрбум, Монгама компанид 12.4 тэрбум, Петролиум Про компанид 12.3 тэрбум, Монгол Микрон Кашмирт 12 тэрбум, Инжир компанид 7.3 тэрбум,
Газ импорт компанид 7 тэрбум, болор шүр компанид 2.4 тэрбум төгрөг зээлснийг Монгол банкны шалгалтаар чанаргүй тооцсон. Мөн Монпеллец 2.4 тэрбум, Строй Инвест 2.1 тэрбум, Эрдхул 1.6 тэрбум, МБУ Трейд 10.1 тэрбум, Хатант Интернэшнл 6.7 тэрбум, Комплант компани 3.4 тэрбум төгрөгийн зээл хүүгийн төлбөрөөр төлөхгүй байснараа чанаргүй зээлд тооцогдсон байдаг. Хөгжлийн банкны төлөвлөн удирдах зөвлөлийн дараагаар 2018-аас 2019 онд ажиллахдаа Баяр Магна, Мондулаан Трейдэд 18.2 тэрбум, Бэрэн арматур төсөлд 18.2 тэрбум, Бармон компанид 17.3 тэрбум, Imperial Gold компанид 16.8 тэрбум, Түгээмэл Түмэн хишгтэн компанид 12.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь бас л чанаргүй. Мөн Зэс дүндрийн 11.3 тэрбум, Модон компани 6 тэрбум, Сэлэнгийн Герфорд компани 5.5 тэрбум, PCY компани 4.6 тэрбум, Монгол Микрон Кашмир дахин олгосон 3.3 тэрбум, Дэд үтц инженерийн компанид олгосон 2.8 тэрбум, Түгээмэл Түмэн хишгтэн компани 12.1 тэрбум, Шанх Майнинг компани 7.4 тэрбум, Кредос компани 2 тэрбум, Инжир компанид дахин олгосон 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тухай Хөгжлийн банкныхан Улсын хурлын ерхий хяналтын сонсголд танилцуулсан. За үүний дараа туушин зочд буудалд сэтгүүлч өнөр цэцэг лодоо самбуунаараар өөр өөрөнд төлөвлөгээд хилцүүлэг хийлгэсэн. За энэ хилцүүлгийн араас ч гэсэн олон нийт нэлээд сайн мэдээлэлтэй болсон байх. За энэ хоёр сэтгүүлч бол энэ Хөгжлийн банкны өрийг төлөвлөх гэж араас нь нэлээд шахаж шаардж бас явцгаасан. За энэний дараа улсын хурлаас төр өрөө байгуулж Монголын анхны нотлох баримтыг шинжилэн судлах сонсголыг хийсэн. 150 гаруй гişгийг дуудсан. 3 шаталтай юм сонсгол явуулсан. За энэ сонсголыг бол Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр шууд дамжуулсан. Улсын хурлын хамгийн газрын парламент цэгмэн гэ пэйжээр бас шууд дамжуулсан. Олон нийт нэлээд сайн мэдээлэлтэй болсон. За энэний сайн үр дагавар гэвэл чанаргүй зээлүүд ихнээсээ төлөгдөж эхэлсэн. Ирүү иргэний энэ шүүх хурлууд хөдөлгөөнд орж эрчимч гисэн. Хөгжлийн банкныхын өөрийн зээлдэгч нараа нэр хүндийг гутаалаа. Шүүхээс наан энэ нотлох баримтыг шинжилэн судлах сонсгол нэрээр төрийн ордонд шүүх хурал хийлээ. Эсвэл энэ нийгмийн сүлжээний шонд энэ баялаг бүтээгчдийг өлөглөө гэдэг ч юм уу. Ийм шүүмжлүүд явж ирсэн. Гэтэл нөгөө талаас нь харах. Энэ хүмүүс тэр хүртэл зээлээ төлөхгүй байсан шүү дээ. Тэгэхээр энэ ямар арга хэрэгэлсэн бэ гэхээр энэ дээр олон нийтийн дэмжлэгийг улс төрийн дэмжлэгтэй авч иж энэ зээлийг төлөвлөсөн гэх нөгөөдлийн гаргалгаа бас харагддаг. Бас нэг яригдчихээс үнцг наадах чинь шүү дээ. Иргэний хүчин төгөлдөр зээлийн гэрээтэй байгаа юмыг та нар яхаараа эрүүгийн шүүхтэр авцарч шүүдгийн энэ чинь зөв юм уу буруу юм уу? Гэтэл тэр чинь гэрээгийн шүүгээд байгаа юм биш. Тэр гэрээг байгуулахаас өмнө энэ гэрээ өөрөө хүчин төгөлдөр байх шаардлага хангаж чадчих байгаа юм уу? Хөгжлийн банкны дүрэн болон журмуудыг зөрчөөд зөрчүүлэх үйлдэлийн тэр шүүгдэгч нар хийгээд энэ тэнд авиж арх ууж авилга өгж тэр журмуудыг зөрчүүлээд та хэдийн хүчин төгөлдөр гэж яриад байгаа гэрээ чинь батлагдаа гарцсан юм шүү. Тэр гэрээ батлагдсны дараа тэдний компани руу мөнгө шилжүүлсэн энэ үйлдэл чинь өөрөө гэмтргийн шинжтэй үйлдэл байна гэж үзээд тэгээд тэр шүүх хурлын танхимд оруулж байна. Угаасаа та бүхэн мэдээ банк болвол тийм ээ ашигтай зээлдэгчтэй байж ижил уул нь хөгждөг. Иннээс хамаарат өнөөдөр ашигтай зээлдэгчтэй алдчихил гэсэн үг байхгүй. Хугацаанд төлөөд явж исэн юмыг хүчээр авчихар чинь маш том тэнэглэл байхгүй. Одоо энэ гудамжаар дүүрэн өнөөдөр банк ус санхүүгийн байгууллага банкучин зээлдэгчтэй баг араас нь очиж баг гууж бараг л хахуултах нь холгүй манай зээлдэгч болоо шиг явж банка баяжуулаа явж ш. Тэгэхээр төрийн болохоор ингэж нөгөө хайхрамжгүй хандаж төрийг хокроос нь би зөвөр төрд ажиллаж исэн үнүүд бол харамсаж байна. 2022 оны сүүлээр авилгатай тэмцэх газрын мөрдсөн Хөгжлийн банкны гих тодтолтой 5300 хавтастай 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн гэмтрэгт прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нарт тэдний өмгөөлөгч, прокурор, шинжээч, хохирогч, эдгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгч нийлсэн 200 гаруй хүний багтаа хуралдааны танхим Монголын шүүхэд байгаагүй. 2023 оны хавар Хөгжлийн банкны гих тодтолтой хэргийг нийслэлдэх Улаанбаатар чуулгын байранд олон сар үргэлжлүүлэн хийсэн юм а.
Шүүгдэгч нар хэрэгэн хялбаршуулж ялаа багасгахын тулд Хөгжлийн банкнд учруулсан хохирлон төлж зарим нь төлөхөө илэрхийлж албан тушаалтнууд хагуулд авсан сая төгрөгөө улсад тушаасан. Сэлэнгийн Ford, PCY, одоо Бэрэн, Монгол Раймилк гэл одоо шүүгэн дэвшилтээр дурдаад байгаа тэр компаниуд ч бүгдээрээ төлөөгүй л. Яг асуудал нь өөрөө хитрхи том л доо. Амар асар их үнэтэй хөрөнгүүд байгаа байхгүй тий. Дуудлага худалдаанд худалдаа авч олдохгүй. Асар үнэтэй жижигнээ тэр бүнд өргөнөөр ингэж хүмүүс худалдаж авъя гэсэн хүссэн ч мөнгө нь байхгүй учраас худалдаж авахгүй. Тэгэл шүүгэн шийдвэр төр ингээ нэг дуудлага худалдааны байртай гаццсан байдалтай бол ихэнх зээлүүд мань байгаа л. 2024 оны төгсгөлд Хөгжлийн банкны төлөөлөл удирдах зөвлөлийн дарга гишүүд болон компаниг гүйцэтгэх захирлууд толбогдох ийм хэрэг анх шатны шүүгэр буцсан. Зарим хэрэг бол шийдэгдсэн байна. За энэ хэрэгүүд донд зайлшгүй яригдах ёстой хэрэг бол хуурайс үний төсөл буюу Алтай констракшн компаниг гүйцэтгэх захирал Бат Эрдэнэт толбогдох ийм гэмт хэрэг. Манай улс өвөл хавар зуны улиралд 4,000 тонн хуурайс үг гадаадаас импортлдог. Үйлчилгээний газрууд хуурайс үгээр цай чанаж, сүүний үйлдвэрүүд хуурайс үг шингэлж зардаг. 70 сая малтай Монголд 60 суманд хуурайс үний цех байгуулна гэдэг бол хүн амтч малчин ардаж хэрэгтэй сонсоход ёстой Хөгжлийн банкны зорилгод нийцсэн импортыг орлох төсөл шиг сонсогдов. Алтай констракшны захирал Бат Эрдэнэ 2017 онд иргэн Эрдэнэ үлгийн нэрээр Монгол Раймилк компани байгуулан Хөгжлийн банкнаас 49.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авчаад хуурайс үний цехүүдэд байгуулсангүй. Банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулснаас гадна зээл хүүгийн төлбөрөө бүрэн барагдуулаагүй болох нь шүүх хурлаар тодорхой болсон юм а. Монгол Раймилк компаниг 2017 оны 2 сарын 6-ны өдрийн 035-д үүсгэн байгуулагчийн шийдвэрээр Хад Баасангийн Бат Эрдэнэ гэдэг хүн үүсгэн байгуулсан байна. Өөрөөр хэлбэл таны дүү сая хэлсэн баталгаа гаргаж биш анхнаасаа энэ компанийн үүсгэн байгуулагч байна. Үүсгэн байгуулад сая та хэлсэн Эрдэнэ Үлэг гэдэг хүний 100% компани гэж хэлж байна. Энэ хүнийг гүйцэтгэх захирлаар нь томилжээ гэдэг энэ үүсгэн байгуулагчийн шийдвэр байна. Хад Баасангийн Бат Эрдэнэ жаргал тулгын Эрдэнэтийг ерөнхий сайд, сэргэлэн хөдөө аж ахуйн сайд байхад хөвсгөлийн их улс суманд Монголын анхны Япон технологийн хуурайс үний үйлдвэр байгууллаа хэмээн сурталчилгаа хийж. Ингэж үзүүч харуулчаад үлдэгдэл санхүүжилтээ Хөгжлийн банкнаас гаргуулж Японоос биш Хятадаас 29 ширхэг төхөөрөмж авчирч агуулхад хурааснаас өөрийг хийсэнгүй. Монгол Раймилк компани дансанд орсон санхүүжилтийн компаниудаар болон иргэний дансаар дамжуулан авсан. Төрийн банкнд Алтай группийн зээлээ дарснан тогтоогдожээ. 40 тоногоор 90 тоногоор бас хоригдож үзлээ. Би өөрийнхөө хувьд ч гэсэн 19 онд би Хөгжлийн банкныханд, хуулийн байгууллагыханд би илэрхийлж үзсэн. За нэгэнт би эцсийн барьцаалуулагчийн хувьд төлөё. За зээлийг чинь төлөё гэдэг. За тэгээ одоо ингээд хоёр талаасаа суугаад одоо хохирол торгуул нь хэд болж байгаа. За одоо бид нар ингээд төлөё гэхтэл тэгэл хуулийн байгууллага руу өгчөөл тэгээд одоо ингээд хуулийн байгууллагаараа одоо бид нар чинь ингээд 3-4 жил одоо ингээд явж штэ. Төлөё гэдгийг удаа дараа илэрхийлжсэн. Хөгжлийн банкнаас зээл авсандаа бол одоо би харамсаж байна. Эрдэнэ үлгийн тухайд мөн Хөгжлийн банкны санхүүжилтийг Сингапурт бүртгэлтэй Монгол иргэний компани руу шилжүүлэн буцааж татаж төгрөг болгож гаргасан. Их хэмжээний хөрөнгөөр биткойн авч алдсан болох нь илэрсэн. Арилжааны банкны барьцаанд байгаа компаниг Хөгжлийн банкнд давхар барьцаалах материал бүрдүүлэхэд нь Хөгжлийн банкны холбогдох мэрэгжилтнүүд Монгол Раймилк компани төсөлд сөрөг эрсдэлтэй дүгнэлт өгч байжээ. Гэтэл Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гишүүд болох Батбаяр, Инхбат, Будхүү, Чойжил Жалбуу, Дэлгэр сайхан мөнх хоёр нар дээрх төслийг Эрдэнэтийн засгийн газрын махсууны анх дугаар аяны хүрээнд явж байгаа учраас хэмээн дэмжиж санхүүжилт олгосон байдаг юм а. Иймдээ ч шаардлага хангахгүй зээлд санхүүжилт олгож банкаа асуудалд оруулсан дээрх албан тушаалтнууд 3 шатны шүүхээс ял шийтгүүлээд байна. Хэрвээ энэ төсөл цаасан дээрх шигээ хэрэгжсэн бол 17 аймгийн 60 сум хуурайс үний цэгтэй болох ёстой байсан. 20,000 гаруй хүн тогтмол ажлын байртай болох байсан. 20,000 гаруй малчин сүүгээ байнга нийлүүлэх юм орлоготой болох ёстой байсан. Монгол улс дотоодын хэрэгцээнийхээ хуурайс үг гаднаас авахгүйгээр дотооддоо өөрсдөө үйлдвэрлэдэг болох ёстой байсан. Бүр Араб, Япон руу хуурайс үе экспортлдог болох ёстой байсан. За энэ бол чихэн дээр цэцэг ургуулсан ийм залилан байжээ. За энэнийхэн төлөө бол Бат Эрдэнэ Үлэг нарт ял оноосон. Гэхдээ энэ ял тэдний учруулсан гим хоруулан ингийн бурууд нийцээгүй гэж борхоор үзсэн. За ингээ эсэргүүцэл бичснийг нь усын дээж хүлээж авсан. За дараагийн танилцуулах хэрэг бол пирамид орд. Эрдэнийн Батүл нийслэлийн засаг даргаар 2013 онд ажиллаж байхдаа Хаан улс дүүргийн 10 дугаар хорооны нутагт
ардчилсан хувьсгалын анх дэгчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монголын ардчилсан холбоо төрийн бас байгууллагад 10,000 м2 газар эзэмшүүлсэн. Дээрх газарт Пирамид Орд компани 2017 онд Хөгжлийн банкны 23.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр буман залуус хорооллыг босгохдоо холбогдох хуулийг зөрчсөн болох нь шүүхээр тогтоогдод байна. Улсын хурлын төр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжилэн судлах сонсгол дээр барилга бот байгуулалтын дэд сайд асан Гочоо зөрөнгийн байгальмаа Монголын ардчилсан холбооны тэргүүн Халтмаагийн Батуулгын гарын үсгийг хуурамчаар зурж Пирамид Орд компани зээлийн материалын бүрдэлд тусалсан болох нь яригдсан. Энэ нь хожимоо шүүхэр орсон үйлдэл юм. Пирамид Орд ХХК-гийн ерөнхий захирал Цолмон гүйцэд захирал Хонгормоо нарт тус олгосгоо. Дарга Хэ Батулга гэсэн байна. За огноог харъя. Саний 2017 оны 9 сарын 28-ны өдөр буюу Монгол улсын ерөнхийлөгчөөр Халтмаагийн Батулга ажиллаж байх үеийн огноотой ийм өдөр зүйлийн тогтоол байгаа. Байгууллага маань Монголын ардчилсан холбоог төлөөлж Пирамид Орд компани захиралтай гэрээ байгуулж газрын эрхийг шилжүүлэхдээ өөрийнхөө нэр дээр 37 айлын орон сууц шилжүүлсэн. Ингэхдээ 3 орон сууцанд нь төрөс адна оруулж, бусад байрыг бусдад дамжуулан зарахтаа өөрийнхөө болон хамаарал бүх этгээдийн дансаар оруулж, банк ус санхүүгийн байгууллагад байршуулан мөнгө угаасан зэрэг хэрэгт шалгагдсан юм а. Дээд шүүх 2024 оны 12 дугаар сард Хөгжлийн банкны гэх хэргийг хэлэлцээд шүүгдэгч байгальмаагийн холбогдсон Монголын ардчилсан холбооны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан Пирамид Орд компаниар холбооны газар дээр орон сууц бариулахдаа төлбөрт авах ёстой орон сууцын хувьдаа ашигласан мөнгө угаасан гэх хэрэгүүдийг ага шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тогтсон юм а. Ийм одоо чанартай, ийм барилга баригдсан шүү. Та нар аваарай, сонирхоорой гэж санал тавьж явж байсан үнэ. Энийгээ би хамтрагч байгууллага дэмжиж байна гэж ойлгосон. За ингээд намайг яллаад байгаа энэ 3 зүйл аяг байгаа. Мөнгө угаах гэмт хэрэгэ гэдэг. Эрэг үйлийн одоо 18-ийн 6 заснаар би энийг ерөөсөө одоо гэмт хэргийн улмаас олсон орлого, энэ гэмт хэргийн улмаас баригдсан барилга гэж бүтээн байгуулалт гэж би үзэхгүй байна. Яагаад энэ мөнгө угаах гэдэг гэмт хэргийг надад ингээд одоо оногдуулж байгаа болоо, хамаатуулж байгаа болоо гэж. Би одоо нэг алаагүй баавган арсыг одоо хувааж байгаа биш гэдэг шиг энэ чинь улсын комисс ажиллаагүй, улсын комисс хүлээлгэж өгөөгүй дутуу барилгыг би одоо хажууд нь жичир зогсоод би одоо яах юм бэ? За зориул бүрэн бусаар зарцуулагдсан гэдэг дүгнэлт гарсан. За Хонгормоо буюу таны охин бэлнээр ерөөсөө үндсэндээ ингээ бүгдийг аваа авчижээ. Нэг төгрөгний чи өөрөө юм авсан байна гэх юм эндээс гаргаж ирэх юм бол байх бүгд баримттай гэрээтэй. Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан 8 хүний ялыг дээд шүүх хуулийн хүчин төгөлдөр болгосон. Батбаяр, Инхбат, Будхүү, Чожил Жалбуу, Мегмаржав, Дэлгэр сайхан, Цогтбаатар, Мөнхбаяр нарт оролцоогоор нь ялыг нь үүрүүллээ. Өр барагдуулагч хийж авсан Хөгжлийн банк энэ бүхний ард ямар ч гэсэн хөгжлийн томоохон төслүүдэд санхүүжүүлэхийн ажилдаа эргээд орж байна. Хуульд бол хүн хилцэх хугацаа байдаг. Ард түмний нийхэл тарин хүн хилцэх хугацаа байдгүй. Тэгэхээр бид энэ удаагийн тусгай сурвалжлагаа бэлтгэсний учир нь олон нийт ялангуяа энэ дүүнер энэ гэмт хэргийн талаар битгий мартаасаа гэсэндээ хийж байгаа юм. Баримт болж үлдэнэ гэсэн үг.